За анхудад ийм хасах тодтол хийж байгаа биш л дээ. Ер нь одоо зөндөөл ийм хасах тодтол хийдэг. Гэхдээ бидэнд одоо нэг мартдаг маш ноцтой зүйл байна. Шинэ үеийн зээж өвчтэй гэдэг шиг уул ургаас мөнгө олоод ирэхээр тэгэл бүх салбар дээр одоо оронтой юмаа нэмэл тэгэл хэрэглээ тал руугаа ингээд одоо төсвөд хэлээл. Тэгээ ийм байдлаас үүдэлтэл өнөөдөр ийм одоо өндрөөс унжгаа ийм л зүйл болж байгаа шүү дээ. Тэгэхээр энд бол юу гэдгийг одоо ингээд гэв гинт одоо ийм зүйл үүсэж байгаа гэдэг зүйл ерөөсөө биш. Өмнө ч бас ийм байсан. Тэгэхээр бид нар яах вэ гэхээр ингээд ерөөсөө оншуул их тодорхой байгаа шүү дээ. Зөвхөн нүүрснээс хараад байгаа даа. Тэгээ тийм учраас одоо ирээдүйд энэ уул уурхайн салбар бол манай тэргүүлэх салбар мөн. Тэгэхээр энэ өөр одоо уул уурхайн салбарын өөр ашигт малтмалуудыг эргэлтэнд оруулъя. Тухайлбал одоо критикал минерал, за одоо бусад төрлийн одоо өнгөт металл гэдэг дэлхийн зах зээл дээр үн цэнтэй болж байгаа энэ зүйл рүүгээ ажиллах ийм стратеги ерөөсөө байхгүй. Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулиар салбарын стратеги байхгүйгээ заагдсан. Гэхдээ хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулиар жилийн хөгжлийн төлөвлөгөөн дээр нь энэ талаар наривчилсан стратеги бодлого байхгүй. Тийм учраас ийм том уналтанд ороод байгаа байхгүй юу? Хэрвээ одоо том компани байсан бол ийм зүйл хийхгүй гэж би бол бодож байгаа. Тэгэхээр энэ дээрээ бид нар оншоо одоо зөв тавих хэрэгтэй байна. Энэ бусад одоо эрсдэлтэй үед яах вэ гэдэг энэ зүйлүүдэд одооноос ингээ бодох хэрэгтэй. Тодтосын дараа мартаж болохгүй. Бидний том алдаа бол ингээ мартчихдаг. Тэгээ мөнгөтэй болохоор л одоо халигд залгиж байгаа л тэгэл мөнгөгүй болохоор л одоо бийж тэгж хэлжсэн тэрүүж тэгж сануулж ирсэн ингээл бүгдээрээ ингэж яриад тэгээд буруутан хайгаал. Тэгээд ингээд эхэлдэг. Тэгээд тийм учраас одоо энэ дээр ялангуяа манай улс төрийн одоо шийдвэр гаргаж байгаа төвшөнд улс төрийн албан тушаалтнууд, улсын их хурл, засгийн газар онцгой анхаарах хэрэгтэй. Энэ төрийн жирийн албан хаагчдын сангийн яамны гэдэг юм одоо төрийн жирийн албан хаагчдын буруу ерөөсөө байхгүй. Тийм учраас энэ дээр одоо бид нар бас онцгой ингэж анхаарах хэрэгтэй байна. Нэг хоёрдугаарт нь энэ үр дүн гарсан сонголтоосоо бид нар ухарж болохгүй. Орон нутгийн нэмэгдлийг 100% хүртэл өгөх боломжийг орон нутагт нээж өгсөн. Энэ том хөшүүрэг болсон. Одоо эргээд эннээсээ ухрах юм бол энэ орон нутаг чинь дахиад хүн очихгүй. Тэгээ зөв зүйтэй гаргаж байгаа бодлогыг үргэлжлүүлээд явах нь бол Монгол төрийн эрхэм чанар. Тийм учраас энэ дээр бол одоо байр суурь илэрхийлж байна. Гурав дахь нь бол энэ гэрээ хийсэн ажлууд байгаа. 5 сарын 30-ны дотор гэрээ хийгээгүй ажлуудыг зуцлан мөнгөний татна гэдэг зөв. Тэгэхгүй бол хэзээ бүтээн байгуулалтаа хийе. 5 сарын 31. За, ерөнхий сайд нэмж хариулъя. Тэгээд Бадамсаран гүшин тодруулчаар. За, Мегамсрынгийн Бадамсаран гүшин маш чухал бодлого ондлоо. Эднээс өнгөрсөн жил төсөв ториг тавихдаа яг энэ асуудлыг хөндөж ийсэн. Мөчлөг сөрсөн бодлого явуулах шаардлагатай боллоо. Ийм учраас алдагдaltaгүй төсөв батлаа гэдэг шаардлага нь бол үндсэндээ алдагдaltaгүй төсөвдөж биш. Ийм нөхцөл байдал үүсвэл төсвийн орон зай үлдээгдэл чиглэгдэж ийм шаардлага тавьж ирсэн. Хэрвээ тэр үеийнхаар 2-3 их найдын алдагдaltaй төсөв байсан бол өнөөдөр 5-6 их найдын асуудал болоос үүж. Энэ нөгөө галаан төвчин гэдэг шинж тэмдэг байна. Яг таны хэлдгээр нөгөө шинэ баян зээж өвчтэйгэл тэлээд байдаг. Зардлаа нэмээд байдаг. Тэгээ урсгал зардлын ялангуй нэмчихээр эргээд буулгаж болдгоо ийм хавханд орчдөг санхүүгийн. Ийм учраас нөгөө солонгоруулын импортоос экспортод халамжаас хөдөлмөрт гэдэг нөгөө бодлогуудаа л энэ түүхийн өндөр үед бид хэрэгжүүлж явах хэрэгтэй юм билээ. Ийм учраас одоо орон нутагт төр эрх мэдлийг өгсөн тэр зарчмаас ухарж болохгүй энэ зарчмаа бид үргэлжлүүлнэ гэж бодож байгаа. Эх жилийн төсвөөс бол тийм учраас нүүрсний хамаарлыг бууруулж завраан, ховор элемент, критикал минералсын экспортыг нэмэгдүүлэх, за алт хөтөлбөрийг бас хэрэгжүүлэх, орлогын 30%-ийг баялагын сан руу төвлөрүүлэх, ашигт малтмалын хуулийг шинжилж жил тод байдлыг хангаж хариуцлагатай уулуурхайг хөгжүүлэх, орон нутагт бас сонирхлыг бий болох, орон нутгийн ард иргэдийн оролцоо сонирхлыг хангах гэх мэт зохис бодлогыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Уул уурхай дотор ганцхан нүүрснээс хамааралтай эдийн засаг байж болохгүй шүү, төсөв байж болохгүй шүү. Ийм учраас илүү уул уурхайн салбартаа ч гэсэн хөдөө аж ахуйн салбартаа ч гэсэн бодиттой өөрчлөлтүүдийг хийхгүй бол бид яриа хэлбэрээр үүжиж болохгүй гэж бид үзэж байгаа юм. Ийм учраас бид энэ санхүүгийн хяналтыг тодорхой хэмжээнд дээшлүүлнэ.
орон нутгийн эрх мэдлийг дээшлүүлэх оролцоог хангах чиглэлээр манай Бадамсрын гишүүн шиг туршлагатай гишүүд бас ялангуяа энэ санхүү төсвийн хуваарлалт дээр бас идэвхтэй хамтарч ажиллахыг хүсэж байна. Ингэжээж бид эдийн засгийн бүтцээ өөрчилж чадна. Эдийн засгийн бүтцээ өөрчлөхгүй бол ганцхан шахуу бүтээгдэхүүнээс экспорт үндсэндээ хамааралтай юм эдийн засаг доктортой байж чадахгүй нэг доктортой хөгжил хотлоо болно. Ийм учраас одоо бидний энэ төсвийн тодтол хийж байгаа зайлшгүй шаардлага бол энэ эхлэлийг тавихд бас чиглэгдэж байгаамаа гэдэг. За 4 номерын микрофоноос ажлын хэсэг нэмж хариулъя. Хэн хариулах вэ танаа? За 3 номерын микрофон байна. Эдийн засаг хөгжлийн яамны төрийн наримчинд орох. За гишүүний асуултанд нэмж хариулъя. Түрүүн эдийн засгийн тооцоололтой холбоотой нүүрсний өмнөх он дээр хэд өндөр тооцоод байна гэсэн тийм шүүмжлүүд гарч ирсэн. Тэгэхээр төсвийн доктортой байдлын зөвлөл, сангийн яам, эдийн засгийн хөгжлийн яам бүгдийн тооцоол гаргахдаас хоорондоо аль бие усны макро тоонуудаа солилцож тухайн үед хамтарч ажилладаг. За тэгэхээр оны өмнө төсөв 25 оны төсөв боловсруулах үед бол нүүрсний үнийг тухайн үед 2 янзаар өгч ирсэн байна. 107, 122 гэдэг дундаж үнийн хувилбартай. За тэгээд экспортын нүүрсний биет хэмжээг 50 сая тонн гэсэн тоонод өгч ирсэн. За үүний дараа 2025 оны 3 сарын үед 26 оны төсвийн хүрээний мэргэжил боловсруулахад за нүүрсний дундаж үнийг 2025 онд $85, 26 онд $88, 27 онд $92, 28 онд $96 гэсэн үнүүд бас тухайд гаргаж ирсэн. За эдийн засгийн хөгжлийн яам, сангийн яам энэтэй холбоотой төсвийн За нэмэлт 1 минут өгье. за төсвийн гүйцэтгэлийг тооцоолохдоо $80 тухайн үед 4 сарын хилцүүлэг 5 сарын ихээр бас тооцож үзэж ирсэн. Энэ үед бол төсвийн орлогын тасалдал 2.3 их найд гарч болох эрсдэлтэй гэсэн тооцоол гарч ирсэн. За сүүлийн үед эдийн засгийн нөхцөл байдал одоо гадаад секторын нөхцөл байдал сайжрахгүй. За 4-5 сарын үед бас нүүрсний худалдаатай холбоотой хүлээгдэж ирсэн идэвхжил нь бас явагдаагүй учраас нүүрсний одоо оны эхнээс тооцсон дундаж үн бол бас $70 унсан. Үүнтэй уялдуулаад бас оны эцсээр хүлээгч буй гүйцэтгэлийг 3.3 их найдын алдагдaltaй гэж тооцсон байгаа. За яг энэ нүүрсний дундаж үнэтэй холбоотой одоо гадаад олон улсын байгууллагуудын тооцоолж гэсэн бас ойролцоо үнэтэй байгаа. Жишээ нь олон улсын валютын сангийн үн гэхэд энэ онд $68, эх онд $73 гээд цаашаа тийм 72 гэсэн үнүүдийг өгсөн байгаа. Бадамсрын гишүүн нэмж тодруулъя. Тэгэхээр ийм л юм хүсэж байгаа юм л да. Жишээлбэл одоо Арабын орнууд гэхэд үстэй газрын тосны орлогоос орж байгаа орлогоосоо өөр салбар буюу критикал минералыг хөгжүүлэхэд зориулж хөрөнгө оруулалт хийж байгаа байхгүй юу? Манад энэ уул уурхай нүүрсээс олж байгаа орлогоос газрын тосны одоо дотоодын үндэсний үйлдвэрлэл, үндэсний олборлтыг дэмжих зориулах ёстой. Хятад ямар бодлого хэрэгжүүлдэг вэхээр энэ олж байгаа уул уурхай болон одоо бусад орлогоосоо жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, эргээд мөнгө олдог салбарт энэ хөрөнгө оруулалтыг ийм бодлогуудаа маш ихээр явуулж байгаа. Тэгэхээр бид нөгөө мөнгөтэй болоод ирэхээр энийг ингээд одоо талын нэг зүйлд цацдаг. А зүй нь бол тодорхой хувийн эргэж мөнгө олдог салбартаа зарцуулах ёстой. Тухайлбал одоо газрын тосны үйлдвэр түүхий эдээ одоо яаж бэлдэх юм? Энэ гадаадын одоо хөрөнгө оруулалтын компанид найдаад ингээд 3 жилийн дараа газрын тосны үйлдвэр ашиглалтанд ороход ингээд хуурай үйлдвэр болох ч байгаа шүү. Түүхий эд байхгүй болж байгаа шүү. Тийм учраас энийг нэн даруй энэ бодлогыг хэрэгжүүлэх хэрэгтэй. За Бадамсрын гишүүн санал хэллээ. Цагаан хүүгийн мөнх хот гишүүн.